Сайхан амарсан уу хүүхдүүдээ? Сайхан амарсан. За багшийг нь насан жаргал гэдэг. Нэгдүгээр цэцэрлэгт багшилдаг. Би бас яг та нартай адилхан хүүхдүүдтэй ажилладаг. За өнөөдөр та нар хүүхдүүдэд цэцэрлэгтээ яах гэж ирсэн бэ? Ер нь цэцэрлэгтээ яах гэж ирдэг вэ? Цэцэрлэгтээ юу сурах гэж ирдэг штэ тий? Ямар мундаг хүүхдүүдээ. За тэгвэл бид нар цэцэрлэгтээ юу сурах гэж мэдэх гэж ирсэн юм бэ? Тэгэхээр бид нар судлаачид эрдэмтэд юм биш тий? За эрдэмтэн гэж юу гэсэн юм мэдэх үү? Эрдэмтэн. Юу гэсэн юм бол? Эрдэмтэн гэж юу гэсэн юм бол? Юу гэсэн гэж бодож байна? Өөрсдийнхөө бодлыг хэлээрэй. Юу гэж бодож байна? Эрдэмтэн гэж юу гэсэн юм бол? Ямар мундаг чамайг гэдэг. Бэлгүүнээ юу ч хэлсэн бэ сая? Ном сурдаг хүнийг эрдэмтэн гэж хэлдэг юм байна. За Өөр юу гэж бодож байна? Ном уншдаг. За ном уншдаг хүнийг эрдэмтэн гэж хэлж болох юм байна. Хичээлээ сайн байдаг. Хичээлээ сайн хүн эрдэмтэн болох уу? Болно. Болно шүү дээ. Өөр хин юу гэж бодож байна? За багш нар ямар мундаг чи юу юм бэ? Өтөр юм уу? За юм айгуу сайн хэлэх юм байна тийм үү? За багш нар ямар мундаг. Яг багшийнхаа хийсэн юмыг хийнэ гэж чи анхаарлаа төвлөрүүлээд үйл ажиллагаандаа хандж байна гэсэн үг шүү дээ тийм үү? Тийм үү? Эрдэмтэн мөн үү? За та нар өөрсдөө эрдэмтэн гэж бодож байна уу? За мундаг эрдэмтэд та нар бол бяцхан судлаачид мундаг эрдэмтэд ч тийм үү? За тэрийг өшөө дэлгэрүүлж мэдлэг боловсролоор нэмэгдүүлэх гэж хаана ирдэг вэ? Цэцэрлэгтээ ирдэг шүү дээ. За өнөөдөр багш нь танарт байгаль нийгмийн орчин чиглэлээр танарт эс үүсдэггүй гэсэн хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсан заяа. За хүүхдүүдээ эрдэмтэн гэж юу вэ гэдгээ багш нь өөрийнхөө бодлыг танарт хэлээд өгч үү? Эрдэмтэн гэдэг маань аливаа зүйлийг туршаад туршилтынхаа үр дүнд тодорхойлоод өөрөө мэдлэг олж авсан хүнийг юу гэж хэлдэг байна уу? Эрдэмтэн. Тэгвэл та нар бүгдээрээ эрдэмтэд ч тийм үү? За эрдэмтэд маань өнөөдөр дахиад нэг бяцхан туршилт хийлгэх үү? Бидний ширээн дээр юу байна? За томрол шил байна, ус байна, халдвар байна. Хүүхдүүдээ та нар тэгвэл багш нэг асуулт асууя. Та нар энэ шороо гэж бодож байна уу? За тэгвэл та нар энэ шороо давс сахарыг яаж мэдсэн? Яагаад давс гэд мэдчихэж байгаа? Яагаад сахар гэд мэдчихэж байгаа хүүхдүүдээ? Цагаан өвчтэй байсан. Тийм үү? За цагаан өвчтэй болгон сахар давс байх уу? Үгүй шүү дээ, тий? Бас гурал байдаг. Гурал бас байдаг тийм үү? Тэгвэл яагаад та нарын ширээн дээр байгаа зүйлүүдийг хараад давс байна, сахар байна, шороо ингэ мэдчихв? Ямар мундаг энэ нар матер юу гэсэн бэ? Шороо гүрэн болохоор чи шороог мэдчихсэн үү? Энэ бадрангой юу гэсэн бэ? Ийсэн. За шороо биш ийсэн гэж тийм үү? За бидний өмнө тэгвэл ийс байгаа юм байна. Яагаад та нар хүүхдүүдээ сахар, давс, эс гэж мэдчихвэ хагаад? За эсийг бор байсан болохоор эс гэж мэдсэн тийм үү? За өөр хүүхдүүдээ яагаад тэгж мэдсэн бэ? Бид нар сахар, давсыг хараад яасан бэ хүүхдүүдээ? Хараад мэдсэн тийм үү? Яагаад хараад мэдсэн бэ? Шороо гурван болохоор. За шороо гурван болохоор мэддэг гэж ярьсан шүү дээ. Яагаад бид нар тэгвэл хараад шууд энэ эс байна, энэ сахар байна, энэ давс байна гэж мэдсэн бэ? За бид нар өнгөөр нь мэдсэн байх тийм үү? За тэгвэл хүүхдүүдээ бид нар энэ чинь бүгдээрээ таньдаг шүү дээ тийм? Өмнө нь зөндөө харж үзээд таньдаг байсан тийм үү? Давс ямар амттай юм бол? За давс амтлсан ямар болох юм? За бүгдээр ингээд харийн нөргийнх нь хөрөлөө. За та нарын ам давс ингэ боддоо. Давс амтлахаар яах вэ? Хараа. Давс амтлчаад ингэ энийгээ зогсчих уу? Үгүй. За яг давс ам. За тэгвэл 70% хөрөнгийнхаа өнгийг нарахчих бүгдээрээ.
За тэгээд давсандаа гараад үрээд үзье. Давсандаа бид нар давс сахараа хараад таньдаг болсон шүү дээ, тийм? За ямар вэ? Яа, сэтгэл минь үү? Ямар мэдэрч төрж байна? Гашуун болоод байна уу? Яа, гашуун байна тийм үү? Бид нар юу идчих вэ? За дахиад нэг гашуун байснаа ингээд нүрнийхээ хуулиар илэрхийлээд байгаа. Гашуун гэсэн ямар юм бэ? Энэ бацууд ямар мөн бацууд найзууд руу гарч та. Бас итгэр ямар байсан бэ? За харж найзууд руу тийм. Ямар мөн. За тэгвэл нөгөө савнд маань юу байгаа лээ? Сахар. Сахар ямар амттай юм бол? Гой гэдэг нь ямар юм? Танд яаж мэдсэн? Яаж мэддэйн ширэрлэг гэж? А? Оо, дахинд сахар төрхөд идчихдэг өөр. Өдөр тутмын хэрэглээ шүү дээ, тийм? За сахараа тэгвэл амтлаад үзчих. Нөгөө 7 хуруу гараад амтлаад үзье. За сахар идэх ямар вэ? Ямар мэдрэмж төрж байна? Сахар мэдрэмж төрж байна уу? Муухай мэдрэмж төрж байна уу? За бүгдээ сахар амтсан юм чинь нүүрнийхээ хуулиар илэрхийлчихэд та. Сахар амтсан шүү дээ, тийм үү? За давс амтсан. Давс ямар байсан бэ? За сахар маань ямар байсан бэ? Бүгдээ давсыг юунд хэрэглэдэг вэ? Хоол амтдаг тийм үү? Сахарыг талханд хэрэглэдэг өөр. За бүгдээ давсыг одоо шууд ингээд аваад хэрэглээ болгож болох уу? Шууд ингээд бид нар идэж чадах уу? Чадахгүй. Яагаад? Шууд нэг харахаа идэв. Угаад тасбидан. Давс итгэр үү? Давсыг шууд ингээд хүн халбагдаж идэж чадах болов уу? Яагаад чадахгүй вэ? Гашуун болохоор гэж бодож байна уу? Ийм их зүйлийг гашуун зүйлийг ихээр идэж болох уу? Болох. Чадахгүй. За тэгвэл багш нь сахарыг халбагдаад идэж байгаа. Сахар халбагдаж идэж дуртай юу? Идэх үү ингээ ихээр? Оо яа тий? Шүдэн өвдөд унаа нуур. Оо яа сахар идэх яа гэнэ? За өөр яаж байгаа юм бэ? Оо таамд багтаа шүү дээ. Оо хин башин бэхэ. За шүдэн байшин байгаад тухайн амьдчихдээ юм биш тийм үү? За мундаг байна. За тэгвэл энэ эсийг идэж болох уу? Болох. Яа. Гатуу энэ хүнсний хэрэглээ мөн үү? Хүнсний зүйл мөн үү? Биш шүү дээ. Сахар давс хоёр маань юу вэ? Хүнсний хэрэглээ боловч ихээр идэж болох уу? За хүнд хортой. Хор хүнээтэй тийм юм ээ тийм үү? За бидний өмнө нэг халбар байна уу? За бүгдээ халбар арчээ. Зүүн гартаа халбар арчээ. Зүүн гартаа. Бэснэ. За баруун гартаа бүгдээ бидний ширээнээр томруулдаг шилнүүд байгаа зүтэй. Энэ ширээн дээр 3 шил байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд найзуудаараа ингээд ээлжлээд энэ сахаа, давсаа харчидгүй томруулдаг шилээрээ адилхан байна уу, өөр байна уу? За үзчихье. Зүүн гарт маань юу байгаа лээ? За хараарай. Найзуудаараа ээлжлээд харж байгаа хүмүүсээс Бид нэг шаарай. Юу адилхан байна уу? За шингээд ээлжтэй таваарай. Харахгүй найзуудтай ээлжтэй шилээ өгөөд харуулчаарай. Энд харсан уу? Энд харсан уу? За харсан уу? За харсан уу? Мартаа харсан уу? Нармаа харсан уу? За шилнүүдэд түр тавьчих. Эргээд бүгдээрээ дахиад давтаа гарнаа за. За хүмүүсээ шилнүүдэд тавьчих. Хүмүүсээ дараа нь
багсаа дахиад харна. Зүүн галт маань юу байгаа те? За хүүхдүүдээ. Шихэнд юу харагдваа? Ус харагдсан. харагдсан. Гавс харагдсан. За бидний аль гавс сууд байгаа те? Баруун гарт бас. За баруун гараа бүгдийг имхэртэй үзье. Ингээд имхэртэй чимхээд үзье. Гурвал ингээд. Мундаг судлаач юм аа та нар тийм ээ? Мундаг судлаач шүү тийм ээ? За үзсэн үү? За хүүхдүүдээ шихэнд маань юу харагдсан вүлээ? Саагад давс эс маань яаж харагдсан? Энэ шилээр харах ингээд зүгээр харах хоёр адилхан байна уу өөр байна уу? Юу өөр вэ? Оо, энэ ямар харагдсан бэ? Хоёр юм шиг харагдсан гэж нөр хэд ямар мэдвч төрсөн бэ? Оо, бадрангууд том харагдсан гэж шүү дээ. Яасан нэ нэ. За одоо багш руугаа харъя. Хүүхдүүдэд янз бүрийн мэдрэмж төрсөн байна тийм үү? Тэгвэл биднээс яагаад том харагдсан юм бол? Яагаад том харагдсан саагад давс хийсэн маань? Моцтой яагаад том харагдсан бэ? Оо, зэрэгтэй яасан мөлий? Хамруулах шийдэл харсан болохоор том харагдсан байна. За бүгдээрээ одоо тэгвэл гараараа барьсан чи ямар байсан бэ? Давс ухаар ямар байсан? За зөөлхөн байсан гэж байна. Эс нь болохоор амар зөөлхөн байсан уу? За саатна. За яагаад гэсэн бол хүүхдүүдээ? Яагаад зөөлхөн мэдрэмж төрөөд яагаад хатуу мэдрэмж төрсөн юм бол юу ч очиж байна? Нөгөө саатнаас Жижигэн дөрвөлжин байсан уу? За өөр хэн юу ч бодож байна? Нэг ширээ дээр битээ зураарай. Өөр ямар мэдрэмж төрсөн бэ? Яагаад өөр байсан юм бол яагаад Гуруулаа өөр болохоор ямар мундаг хөвгтэй профессор. Гуруулаа өөр болохоор яасан? Гуруулаа өөр болохоор өөр байсан байх тийм үү? За тэгвэл та нар ширхэг мэдрэгдсэн үү? Ширхэг гэж мэдэх үү? Ширхэг гэж юу юм бэ? Оо, бадрангуй ямар мөнгө нэгийг барил юу бэ? Ширхэг гэдэг юм байна тийм үү? За тэгвэл бид нар бүгдээрээ гараараа имэрч барьж үзсэн тий? За имэрч барьж үзээд ингээд галт одоо гарааны өнгөнд энэ мэдрэгдэж байгаа зүйлийг юу гэдэг байна вэ? Ширхэгтэй зүйл гэдэг байна. За хадгалт зүүн гаралаа баруун гаралгаа шилжүүлчихье. Шилжүүлсэн ямар мөнгө юм. За та нар бүгдээр хараад давсаа таньж гинэ үү? Давснаасаа нэг хадгалт утгаж авна. Хүүхдүүдээр зэрэг дайрахгүй ээлжтэй. Тэгээд бүр овоолн дүүрэн биш, бүр жижигхэн биш, яг халбгаараа дүүрэн утгаад өөрийнхөө өмнөх шилтэй ус руу хий. За хий. Юунаас гисэн бэ хүүхдүүдээ? Давснаас миний өгөх юм. За юу хийж байгаа вэ? Арай бага. Яг хадгаа дүүрээ гэсэн чинь. За. За, хадгуудаа тийсэн үү? Усан өөрчлөлт гарч байгаа хардаа. Яа цаам очив? За хүүхдүүдээ та нар одоо энэ шилтэй усаа ингэ бариад үзтээ. Шилтэй усны маань хор юм бэ нөө? Юу юм? Савар. Та нар яаж мэдсэн гавс гэж? Цагаан болохоор мэдсэн юм уу? Бид нар өөрсдөө юу хийсэн бэ? За хадгаараа гутлаад үзье тэгвэл давсаа гутлаад үзье. Энэ ус ямар амттай болж байгаа вэ?
Энэ дав ямар энэ ус ямар амттай болж байгаа? Гашуу. За нэг гашууныг нэг нүүрнийхээ уулаар илэрхийлж байгаа гашуун юм идгээр ямар мэдрэмж төрөх вэ? За маралмаа ус өргөд чи маралмааг усан чинь давсан байна уу? Байна уу? За хараа. За давстаа ус өргөд үзье. Давстаа ус өргөд үзье. Давсан байна уу? Байна. Үй хаач чуа давс хийн авчваа. Уустан болохоор яасан? Уустан байж тээ. Тэгвэл хүмүүсээ давсан маань уустан яадаг болно? Уустан байна. Хүн байна хараа. Уустан уу? Сайн байна. За бүгдээрээ тавьчих. Ястаа мөнгө хөвсөд байна. Окей, хатгаа тавьхгүй шилтээ уснал тавина. За, одоо бүгд дахиад цагаан өнгөтэй давснаас гадна юу болсон мөлий өгдөө? Сахар үлдсэн. Сахарнаас яг давсчих явах гэдэг үү? Бүр дуур хутах уу? Үгүй, бүр жаахан хутах уу? Яг л хадгандаа дуур хутсан тийм үү? Ой, сайн байна. За, тэгээд дахиад шилтээ усаа өргөд үзье. Ой, сахар маань уустгүй байх та. Уустай мүү? За, бүгд дахиад хутгаад үзье. За, бүхэн арга зүйдтэй үлээрсэй хөө. Эсээ хийсэн тоглоом. Эсээ хийсэн шүүр. Эсээ хийсэн тоглоом. Эсээ хийсэн шүүр. Эсээ хийсэн тоглоом. Эсээ хийсэн шүүр. За жоохон үгүй эсээ хийсэн тоглоом. Эсээ хийсэн шүүр. За нийлүүлээ хэлбүү. За зэрэг баштайгаа хэлээ. Эсээ хийсэн тоглоом. Эсээ хийсэн шүүр. Ямар мундаг үгтэй дахиад нэг хэлчихв. Эсээ хийсэн тоглоом. Эсээ хийсэн шүүр. Эсээ хийсэн тоглоом. Эсээ хийсэн шүүр. За хутгаа байга гараа хоёр талаа авч ингэж зогсчих. Халбаа бүр хитэн дотор орчих. За нэг уншчихъя. Эсээ хийсэн тоглоом. Эсээ хийсэн шүүр. За усаа өргөд үзчихье. Ой хаач чуаны навчрын багш нар авсан болов. Шингээ явцсан уу? Ямар байна? За шингээ явсан юм тийм үү? Уусна гэдэг юм тийм үү? Юу уусгачаа бид нар дараа нь эсэн чихэр хийсэн. За эсэн чихэр хийсэн ямар мэдрэмжтэй төрөх бол харъя багш нүнийх нь үлээ. Чихэртэй нэгэн ямар байдгийг харъя. За одоо бүгдээрээ хүүхдүүдээ усандаа хийж үзээгүй юу үлдсэн бэ ширээн дээр нь? Эс үлдсэн байна тийм үү? За эснээсээ дахиад нэг халбар хийгээд үзье. Халбар дүүрэн хийн. Одоо эсээ халбар дүүрэн хийш хүүхдүүдээ. За яг сахар шиг. Чихэн дотроо хийн. За өргөд үзье, шилдээ усаа өргөд үзье, усаасаа өргөд үзье. Үгүй яасан бэ? Яагаад хар болчихоо? Хин хар болгочихоо? За эсээ тэгвэл болгаад уусгачих хөө. Тэгвэл бид нэр юу уусгасан бэ те? Давс уусгасан, сахар уусгасан. За эсээ уусгачих. За бутгачтай зүгтээ дахиад хийчихөө. За эсээ хийсэн сахар, эсээ
тэгээд үзье гэж. За тэгвэл дахиад одоо дахиад үзье. Өнөө одоо эргүүлээд үзье гэж тийм үү? За, ширээ дээр тавьчихад тухаараа өгчтэй. Оцруугаар асуу. Яасан? За, бүгд авчиж. За, бүгд авчиж өгчтэй. Хатгаар усан дотор яг авчиж. За, ширээний гал цаадад гараад нааш хараад өгсөн бошруугаар өсөв. Яасан бэ өгчтэй? Үгүй, энэ байт барина зогсож. Уусноо. За, сахар болохоор яасан бэ? Давс болохоор яасан бэ? Ууссан тийм үү? За, тэгвэл эс уусдаг байна уу? Яагаад уусахгүй бол мөртөө хатуу гэж бодож байна. За, энэ талаар өөртөө судалж мэдэн шүү заяа. Тэгээд багштай эргээд хэлүүлээрэй. За, арилт явшаад яагаад уусаагүй юм бэ гэдгийг ойлгосноо? За, одоо таньгаа туршилтыг бүгдээрээ багш руу хараад бацчих уу? Багшиг нараа том шиг дараад. За, наашаараа бүгдээр хийж байгаа юм түр авчиж идэх үү? Ангидаа ороод дахиад туршиж үзээрэй. За, багш нь үсгээд үзье. За, энэ усны хэдүүлээ юу? 3 шидэндээ багш нь адилхан үсгийг тавьчих заяа. За, сайн хийж байгаа. За, бид нар бол судлаач гэсэн тийм. Өнөөдөр эс уусдаг судлаад аваад судлаач тийм үү? За, багшийн өмнө энэ давс юм. За, том шилтэй хэмжээ багш нь 2 хатгуул давс хийдэг үү? За, тоолоорой. 1 2. За. Энэ шилтэндээ юу их үү? Сахар. За, сахар ичээ. 1 2. За, энэ шилтэндээ юу их үү? Шараа. За, сайн харж гараа. 1 2. За. За, юу хийсэн бэ? Энэ шилтэнд юу хийсэн блэ? Шараа. Эс хийсэн. Энэ шилтэнд юу хийсэн бэ? Давс хийсэн. Энэ шилтэнд сахар. За, энэ ингэ байгаад бол уусах уу? Уусах. Ха? Уусах. 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 Ингэ байгаад бол уусах уу? Уусах. За, ингэ байгаад бол уусна. Харин удаан хугацаагаар уусна. Харин яг хурдан уусах вэ? Хурдан уусна. За, багш нь том шилдэ хурдахгүй шилээс өсөрч идэх үү? Сайн харж байгаарай. Хөө яагаад ярамч вэ? Бид нар юу яасан бэ? Сироп юм уу? Үгүй шилэн юу яасан бэ? Хамгийн ихний шилэн дөө. Давс хийсэн үстэй. Тэгсэн чи яасан? Яам болчихлоо. Энэ шилэнд юу вэ? Сахар хийсэн. За, сахарыг бас ингэ байлгаад байвал уусах болов? Уусах. Тэгэхээр яах вэ? Энэ ямар өнгөтэй? Сахар. За, энэ сахарыг түл багш нь дахиад хурдан сэгсрээд хурдан уусгах идэх үү? Ямар болж байна? Яагаад ном болчихвоо? Та нарыг өөрчлөлт орсон уу? Ороогүй штэ тий. За, харин энэ юу юм бэ? Эс маань уусдаг үлээ. Уусдаггүй штэ. Энэ харин уусчих юм бол үзэх үү? Ямар болж байна? Яагаад хүрэн болж байна вэ? Эс хийсэн болохоор хүрэн болоод байна тийм үү? За, ингэж харъя. За, бүгд нааш энэ 3 шил рүү хараарай. Ямар өөрчлөлт гарч байна? За, нэг нь ягаан болоод, нэг нь ногоон болоод, нэг нь ямар болж байна? Хүрэн болж ш тийм үү? За, саараа хүрэн шидрээс хараарай. Хүрэн шид өөрчлөгддөг шид юм болов. Өмнө нь өөрчлөгдөж байгаа хүрэн шидээ. Ямар болж байна? Хаа болж байна уу? Ямар болж байна? Яагаад ийм өнгөтэй болчихв? Сэгсрэгүүд яцсан? Хүснээрээс яагаад зарим нь яагаад дэшээ өгсөн бол өнгөтэй?
жишээ болсон гэж бодож байна. Чиний доошоо. Яагаад доошоо юм бэ? За